Монгол улсын хөдөлмөрийн яам, Баян зүрх дүүрэг, Баян зүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс. Баян зүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс нь засгийн газрын 2012 оны 36 дугаар тогтоол. Хөдөлмөрийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А24 дугаар тушаалаар 30 хүний бүтэц орон тоотой 3 албатай байгуулагдсан. Тус хэлтэс салбартаа олон жил ажилласан туршлагатай, эрдмийн өндөр зэрэг цолтой, англи, герман, солонгос, орос, хятад зэрэг орнуудын хэлний мэдлэгтэй мэргэжилтнүүдээс гадна салбарын шилдэг залуу мэргэжилтнүүд тус ажиллаж байна. Манай хэлтсийн гол зорилго нь хөдөлмөр эрхлэлт ба мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар орон нутагт бий болох ажлын байрыг дэмжих үйлчилгээг эргэн аж ахуйн нэгж байгууллагуудад чанартай, хүртээмжтэй шуурхай үзүүлэхэд оршин. Ажилтай орлоготой Монгол хүний төлөө. Манай хэлтэс дараах ажил үйлчилгээг үзүүлж байна. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах. Ажил хаягч иргэнийг тохирох ажлын байранд зуучлах. Ажил олгогчоос сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг авч шаардлагатай ажиллах хүчээр хангах. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинээр бий болсон ажлын байрыг бүртгэх. Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажилд авч ажлын байраар ханган тогтвор сууршилтай ажиллуулсан ажил олгогчдод эдийн засгийн дэмжлэг үзүүлэх. Ажилгүй иргэдийг нийтийг хамарсан ажилд зохион байгуулан оролцуулж түр ажлын байраар ханган орлогожуулах. Ажил мэргэжилгүй иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй жижиг зээлд иргэдийг хамруулах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин төсөл хөтөлбөрт хамруулах. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслөх хөтөлбөр бизнесийн хөгжлийг дэмжих. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч болон мэргэжилтэн авч ажилуулах. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилт, сургалт, арга зүйн зөвлөгөө өгөх. Ажилтай орлоготой Монгол хүний төлөө. Манай хөдөлмөрийн хэлтс нь ажилгүй болон мэргэжилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээлэл хангах үйлчилгээг үзүүлж байна. Хуурай болон өрхийн амжиргааг нийслүүлж, шинээр ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Мэргэжлийн болон ур чадвар доогуур иргэдийг сургалтанд хамруулж, ажлын байраар жуулчилж байна. 40-оос дээш насны болон ахмад насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Манай хөдөлмөрийн хэлтстэй хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрүүд шинээр бий болсон. За энэ хөтөлбөрт ажилд ороход хүндрэлтэй иргэд, зам хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хорхонгоос судлагдсан иргэд, асрамжийн газраас гарсан иргэд бол хамрагдах боломжтой. За энэ хөтөлбөрт хамрагдсанаар бол хөдөлмөрийн зах зээл тодорхой хэмжээгээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ажил олоход хүндрэлтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй ажил олгогч нартаа хуулийн дагуу дэмжлэг үзүүлнэ. Шинжлэлийн засгийн газрын эзэнтэй Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар ногоон ажлын байрыг дэмжиж бага орлоготой иргэдийг түр ажлын байраар хандах. Монгол улсын хөдөлмөрийн яам, Баян зүрх дүүрэг, Баян зүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс.